Төрийн байгуулалтын орооны дарга эрхэм гишүүдээ парламент ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох төлөөлөх киний шалгах гэсэн тодорхой 3 чиглэл үүрэг байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улсын их хурл хууль тогтоох төлөөлөх бүрэн эрхээ тодорхой төвшөнд хэрэгжүүлэн тогтоосон. Гэвч киний шалгах бүрэн эрхээ өр нөлөө багтаа хэрэгжүүлж ирснийг судлаач тэмдэглэсэн байдаг. Тиймээс 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах зорилгоор улсын их хурлын киний шалгах бүрэн эрхийг шин шатанд гаргах зарчмын өөрчлөлт хийсэн. Улсын их хурлын киний шалгах бүрэн эрхээ 7 арга хэлбэрээр хэрэгжүүлэхээр хуульд заасны нэг нь киний шалгах төр хороо байгуулах юм а. Төр хороо байгуулах нь иргэдийн мэдх эрхийг хангах хамгийн гол түлхүүрөөгөөд энэхүү хяналтыг үр дүнтэй нээлттэй хэрэгжүүлэх нь маш чухал байдаг. Иймээс Монгол Улсын үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын их хурлын нийт гишүүдийн 4/1-ээс доош хүн хэний шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын их хурл цөөнхийн төлөөллийг оролцуулна, уг хороог байгуулна гэж. Монгол Улсын их хурлын хэний шалгах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т төр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо улсын их хурлд олон цөөнхийн төлөөллийг хувь тэнцвүүлэн төр хорооны бүрэлдэхүүний 3/1-ээс доош хүн цөөнхийн төлөөлөл байх. Улсын хурлдах нам эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтлана гэж төр хороог байгуулах тухай тэр тусмаа цөөнхийн төлөөллийг түлхүү амруулах тухай заажээ. Олон улсын парламентын үйл ажиллагаанд мөрдөн шалгах нээлттэй сонсол хийх нь жишг болсон арга хэлбэрээ. Энэ тухайн асуудал холбогдох албан тушаалтан гэрч шинжээчийг улсын их хурлаас дуудаж тайлбар мэдүүлэг авах тусгай шинжээч киний шалгаж томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тухайн асуудлыг тал бүрээсэн шинжилэн судалж бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгоход чухал ач холбогдолтой. Гэвч өнөөгийн хэрэгжиж буй хуулиар улсын их хурлын олонхийг бүрдүүлж улс төрийн хүчин киний шалгах төр хорооны олонхийг бүрдүүлэхийн зэрэгцээ төр хорооны даргыг олонхоос сонгож байгаа явдал нь төр хорооны үр нөлөөг үлэмж хэмжээгээр бууруулж байна. Ийм төр хорооны даргыг цөөнхийн төлөөллөөс ажиллуулж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй болгоно гэж улсын их хурлын 26 гишүүн үзэж Монгол Улсын их хурлын киний шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн 33 дугаар зүйлийн 8 дахь хэсэг төр хорооны даргыг сонгох зохицуулалтыг төр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс хэрв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгоно гэж уг хуулийн хэмээн өөрчлөлгөөр уг хуулийн төсөл тусглаа. Энэхүү өөрчлөлтийг батлуулснаар төр хорооны даргыг цөөнхийн төлөөллөөс ажилуулдаг болж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй ашиглах эрх баригчдыг ард иргэдтэйгээ хамтран цөөн хинэх нөхцөл бүрдэж парламентд ёс нутагшид томоохон дэвшил болох гарцаагүй юм а. Мөн төр хороо байгуулах төр хорооны бүрэлдэхүүнийг улсын их хурлын нэгдсэн чуулганаар олонхын саналаар шийдэх учраас парламентын олонхын оролцоо чухал хэвээр үлдэж байгааг бас дуртах зүйтэй. Хуулийн төсөл батлагдсаар нэмэлт зардал гарахгүй кинэлт бүрэн хэрэгжиж төр хорооны үйл ажиллагаа үр дүнтэй явагдахад чухал нөлөөтэй зэрэг олон ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг эрхэм гишүүдээс хүсье.